Сэмэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Манайхан 2000 онд гарч ирсэн Castaway гэх Том Хэнксийн гол дүртэн тоглосон киног үзчихсэн үү? Нэг эрэгтэй онгоцны ослын улмаас арал дээр үлдэж тэндээ хэдэн жилийн турш ганцаараа амьдрах гэж тэмцдэг талаар гардаг маш алдартай кино. Гэхдээ бодит байдал дээр хүн арал дээр ганцаараа үлдэх юм бол унтаж чадахгүй, айд сандарч төөрөгдлийн байдалд орохоос гадна 3-4 хоног далай усан байх юм бол булчингийн мас, ялангуяа хөлний булчингийн мас эрс багасдаг учраас зогсож чадахгүй унах, толгой өргөх, дотор мухаарах, шингээ алдаж сүулдэ хийм харж эхэлдэг. Тийм болохоор аврах ажиллагаа явуулж аварсан хүмүүсийг шууд эмнэлэгт эмчилгээ хийх нь нэлбэг байдаг. Гэтэл 2016 онд Америкийн нэгдсэн улсын Rhode Island иргэн тойронд нэг залуу загасжилж яваад алгуулж 8 хоногийн дараа гарч ирсэн ч миний түрүүнд хэлсэн толгой өргөх, булчин сулрах ямар ч шинж тэмдэг илэрсэн шинжгүй аврах онгоцны шатаар дээш өгсдөг. Онгоцны шат 7 давхар байшинтай тэнцгээр өндөр байсан. Ингээд хүмүүс залууг Aquaman гэж дууддаг. Түүний нэрийг Nathan Carmen гэдэг. Тэгвэл энэ залууд юу болсон юм бол 8 өдрийн турш далайн усны дээр хөвсөн хүн зүв зүгээр олдож 7 давхар орон сууцтай адилхан өндөртэй онгоцны шатаар яаж өсөж чадсан юм бол юу болсон бэ гэхээр 2016 оны 9 сарын 17-ны хагас өдөр 22 настай Нейтэн ээж Линдатайгаа загасчлахаар далайд гарчээ. Гэтэл Линда загсанд явах дуртай биш. Бүр загсны махтай хоол амрууга хийж чаддгүй төрлийн юм. Тийм ээж яагаад загасчлахаар явсан бол хүн Нейтэн саяхан шинээр зайв авч ээжтэйгээ хамт шөнийн далайд загасчлахаар гарсан. Линда тийм дуртай байгаагүй ч хүн загсанд явах дуртай учраас сардаа 1-2 удаа хамтдаа явдаг байсан. Ингээд ээж хүү хоёр шөнийн 11 цагийн үед далайд гарч Rhode Island-ийн Rain Point Marina-гаас 31 футын урттай Chicken Pox хэмээх загасчлалын заваар хөдөлжээ. Гэтэл энэ онгоц буцаж зогсоол дээр ирээгүй живсэн. Маргааш нь буюу бүтэн сайн болж Линдагийн найзууд Линда хүүтэйгээ загсанд яваад өглөө ирнэ гэсэн мөртлөө яагаад одоо болтол холбоо барьж болохгүй байна гэд санаан зовж Линдагийн хамгийн сайн найз Шэрэн 911-т дуудлага өгдөг. Америкт иймэрхүү заваар далайд гарах эсвэл ганцаараа аяллаар алслагдсан газар руу явхаар бол заавал гэр бүл найз нөхөддөө мэдэгддэм байх. Би тэдний өдөрт тийшээ яваад буцаж ирнэ гэж хэлхээс гадна захиа хүртэл үлдээдэг. Учир нь Америк маш том газар нутагтай болохоор ямар нэгэн аюул гарах магадлал өндөр байдгаас гадна Америкт нэг өдөр сургаггүй алга болсон хүмүүсийн дундаж тоо 137 байхаас цүлд нас орсон тохиолдол нэлээд өвийг эзэлдэг. Ямартай ч Линда найздаа явхаа хэлсэн болохоор Шэрэн 911-т дуудлага өгөхт далайн эргийн хамгаалагчид эргийн баг нийлж эргүүлийн хөлөг онгоц том завгээд бүхий л нөөц боломжоо ашиглаж хайсан ч юу ч гарч ирсэнгүй. Иргэлийн ажиллагаанд оролцож исэн эргийн багийн хамгаалагч Эрик гэхэндээ ээж хүү хоёрыг олно гэдэгт 99% итгэлтэй байсан. Яагад гэвэл хэдхэн цагийн дотор сургаггүй алга болсон мэдээлэл ирсэн учраас магадгүй бүр амьд ч байх боломжтой гэж бодсон ч хамгийн сонин зүйл нь юу ч гарч ирээгүй. Ядаж хүн биш юмаа гэхэд живсэн зав, хөвсөн гутал, малгай бэлий ч юм уу хувийн эд зүйлс ганц ч байхгүй. Далай цэвэрхэн байсан. Эцэст нь Ирлийн баг ээж хүү хоёрыг сургаггүй алга болсноос хойш 6 хоногийн дараа эрхлийн ажиллагааг зогсоодог. Гэтэл 8 дахь хоног дээр нээйтэ олцсон. Яаж олсон бэ гэвэл Нейтэн далайд хөвж аваад хятадын задгай ачааны хөлөг онгоцтой таарчээ. Байршил нь Массачусетс мужийн Мартагийн Виньярд арлын өмнөд зүгт ойролцоогоор 185 км хөвж авсан байжээ. Хятад далайчдыг харахад далайд улбар шар юм хөвж хөдөлж исэн. Ойртод хартал аврах зайв байсан бөгөөд нэг залуухан хэрэгтэй тугшиг зүйл намруулж исэн нь сургаггүй алга болсон Нейтэн байлаа. Асуудал нь ийм том ачааны хөлөг онгоц руу далайд хөвж байгаа хүн ойртох юм бол давлгаанд өртөж живэх аврах зайв хөмрөх аюултай байдаг учраас онгоцны ахмад аль болох болгоомжтой удаа явдаг бол Нейтэн завин дээрээс үсэрч сэлээд аврах цаграгт хүрч эсэм мэд аюулгүй аврагддаг бол энэ болгоныг хажуунаас нь хараад зогсож исэн ачааны хөлөг онгоцны хүмүүс зургийг нь дарж бичлэгийг нээдэг. Тэр хүмүүсийн сэтгэл нь хөдөлж хүний амь аварсандаа баярлцгаадаг. Ингээд Нейтэн аврагдаж гарч ирээд халуун шүлууж норсон хувцас солиод хамгийн түрүүнд хэлсэн үг нь ээж гэдэг үг байсан. Гэтэл ээж нь одоо болтол олдоогүй байгаа. Тэгвэл Нейтэн Линда хоёрт юу болсон юм бол Нейтэн жоохон сэргэж боссны эргийн хамгаалалттай радиогоор холбогдож хамгаалагч юу болсон талаар нь асуухад ээжд хоёр загасчлагаар явж итэл гинэт завны хөдөлгүүрээс сонин чимээ гарсан. Очоод хартал усаар дүүрэн байсан бөгөөд удалгүй завж ивж тэрнээс хойш ээжийг хараагүй. Тэр хаана олцсон уу гэдэг. Маргааш нь үдээс хойш Нейтэн ачааны хөлөг онгоцоор Бостон дээрч хэвлэл мэдээллийнхэн цагдаа нар ирчихсэн байсан учраас мэндэлж ээж бит хоёрын төлөө залбирч бидний төлөө санаа зовсонд баярлаа гэх ба би энэ зүв зүгээр эрүүл саруулав. Тэгвэл Линда хаана байгаа юм бол аврах завинд сууж чадалгүй живсэн болов. Эсвэл аль нэг арал дээр амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа юм болов.
Одоо бүгдээрээ нийтний талаар ярилцъя. Тэрээр 1994 оны 7 сард Connecticut мужид Middle Town хотод төрсөн. Айлын ганц хүү. Тэрээр багаасаа аутизмтай байсан. Түүнийг бага сургуульд орохын өмнө аав ээж хоёр нь салж ээжтэйгээ амьдрахаар болдог. Нэгдэн аутизмтай болохоор хэлж ярьж хийж байгаа зүйл нь бусад хүүхдүүдээс өөр. Зарим хүүхдүүд түүнийг дээрлэхэж өөрсдийгөө хэлснээр байлгадаг гэжээ. Айлын ганц болохоор нэгднийг өмөөрөх ах ихч байгаагүй. Гэхдээ түүний аутизм тийм ноцтой биш байсан бөгөөд сурах чадвар нь маш сайн учраас бусад хүүхдүүдээс хамаагүй сайн сурдагч, олон хүнтэй газар очихороо сандарч, биеэ барьж, зүрхний цогцолтод түргэсдэг. Ингээд баг багаар олон хүнтэй газраас өөрийгөө тусгаарлаж, ганцаараа байх илүү дуртай болж бүх зүйлээ уудалж ярьдаг нэг найзтай болсон нь түүний морь Круз байсан ч Нейт 17 настай байхад нас баржээ. Энэ үед Нейтэнд тэнгэр хөмрөх шиг санагдаж цочролд орсноос болж гэрээсээ цуцдаг. Гэхдээ муу зүйл хийхээр гэрээсээ цухтаагүй. Том Хэнксийн тоглосон Forrest Gump кинон дээр Хэнкс ямар ч шалтгаангүй гүйдэгтэй адилхан Нейт өдөржингөө Америкийг тойрч гүйсэн. Ингээд хэдэн хоног гэртээ ирээгүй учраас ээж нь хүүгээ алга болсон гэж цагдаад мэдээлэлт Виржиниа мужаас олддог. Цагдаа нар түүнийг цагдаагийн газар авчираад цүнхийг нь шалгаж үзтэл үхсэн морьныхон зургнууд болон дийлнээс нь авч явсан ба нэмээд $4,000 байсан. Ойролцоогоор 14 сая төгрөг. Ахлах сургуулийн хүүхэд ийм их хэмжээний мөнгө авч явааг хараад цагдаа энэ мөнгийг хаанаас авсан талаар нь асуухад өвөө маань халаасны мөнгө гэж өгсөн. Угаасаа их мөнгө өгдөг. Зармийг нь үрээд үлдсэн мөнгө нь энэ гэж ярьсан. Нейтний өвөг Джон Чаклас гэдэг дэлхийн 2 дугаар танд оролцсон ахмад дайчин Connecticut мужид бизнес эрхэлдэг тэрээр газар үл хөдлөх хөрөнгө авч тэндээ байгууламж барьж мөнгө их олчээ. Түүний хөрөнгө нь 40-50 сая доллар хүрэхээр баян байсан ч бусдад мөнгө өгөөд байдгүй бөгөөд баян тансаг биш энгийн байшинд амьдардаг. Гэхдээ Нью Хэмпширт нууцаар худалдаж авсан харш байдаг ба энийг нь эхнэр болон ойрхон байдаг гэр бүлийнх нь л мэддэг учраас эргэн тойрных нь хүмүүс Джоныг тийм баян гэдгийг мэддэггүй байсан. Бизнес нь өдөр ирэх тусам өргөжөж хин нэгэнд өглөөлөхийг хүссэн ч хүүгүй 4 охинтой. Тэдний 2 дахь охин нь Линда юм байна. Охтууддаа ч болохоо өвлүүлэе гэж бодсон ч охтууд нь бизнесийг сонирхолгүй ээжээ. Гэтэл Линда хурмаа хийж хүү төрүүлсэн. Ингээд Джон энэ хүү л миний бизнесийг өвлөж авах ёстой гэд анхны зээгээ тэсийн ядаг хүлээж 12 настайгаас нь эхлээд томилтоор явахдаа, хурал цухдаа байнга дагуулж яваад заримдаа ажилд алгадаг байсан. Мөн Джон сонсгол муутай болохоор өвөөгийнхөө чихэн олж өгдөг. Нэг ахлах сургуулийн амралт нь болох үед Джон уулзалтын тэмдэглэл бичүүлж зарим компани хүмүүстэй уулзуулж чухал ажлуудыг нэг нэгээр нь даалгадаг. Энэ нь компани дотор ажилладаг хүмүүст дөнгөж ахлах сургуулийн хүүхдэд иймэрхүү ажилд даалгаж байгаа нь таалагдаагүй. Джон Нейтэнд өөрийнхөө зээлийн картыг өгч машин, байш хүртэл авч өгдөг. Джон хүнд хизээч мөнгө зарцуулдаггүй, баян биш хүний дүр гаргаж амьдардаг мөртлөө ганц зээдэн мөнгийг цацгаас гадна ямар нэгэн асуудал гарч ирэх юм бол мөнгөөр шийдэх гэж оролддог талтай ээжээ. Энийг Нейтэн хажуунаас нь хараад сурч мөнгө л авах юм бол бүх зүйлийг шийдэж болох юм байна гэж боддог болсон. 2013 оны 12 сарын 20-ны өглөөний 9 цагт яаралтай дуудлага ирдэг бөгөөд мэдээлэгч нь айд сандарсан эмэгтэй байх ба аавыг орон дээрээ хэвтэж яхад нь хин нэгэн түүнийг буутчихсан байна гэдэг. Мэдээлэгч Джонни том охин Илээ байсан. Тэрээр ердийн гişгийн аав нь өрөөндөө байгаа хэсгийг харахаар иржээ. 1 сарын өмнө ээж нь нас барсан болохоор 87 настай аав нь ганцаараа амьдарч байсан. Ингээд аавыгаа хэр байгааг харахаар ирээд дуудсан ч хариулсангүй. Джонни унтлахын өрөө байх 2 давхар руу гартал аав нь буудуулаад нас барсан байв. Мөрдөн байцаах баг шалгаж үзгээд Джон 3 удаа буудуулж нас баржээ. Хэргийн газрыг шалгахад сумны хонгооч гарч ирээгүй цэвэрхэн байдаг. Иймэрхүү тохиолдолд ихэвчлэн төлөвлөсөн аллага байх боломжтой байд юм байна. Хэрвээ санамсаргүй аллага байсан бол уурандаа шатаж буудаад тэр чигтээ зугцдаг гинэ. Мөн арын хаалганы шил хагарчээ. Цагдаа нар анх хараад хэрэгтэн арын хаалгаар орж ирээд аллага хийсэн гэж бодсон ч тэгэж бодогдуулахын тулд зориуд хаалганы шилийг хагалсан байна гэж үздэг. Яагад гэвэл гаднаас хин нэгэн хагалсан бол шил тотгошоо онох ёстой байтал шилний эсгүүд хаалганы гадна талд байсан. Мөн гэрт их хэмжээний бэлэн мөнгө байсан ч аваагүй. Хэрвээ дээрэмчин байсан бол хамгийн түрүүнд мөнгө хулгайлах байсан мэд. Мөнгө бүр сейфэнд эсвэл даалт газарч биш хоолны шүүгэн дотор байжээ. Мөрдөн байцаах багийнхаа энэ болгоныг дээрмийн хэрэг биш ойрын танил хүний эсрэг гэж таамагласан. Ингээд цагдаа нар Джонни танилуд, гэр бүл, компанийн ажилчид, хамаатан садан гээд бүгдийг нь дуудаж байцаалт авчгаад Джонтой таагүй харилцаатай байсан нэг хүнийг олдог. Тэр бол Линда буюу Нейтний ээж. Яагаад аавтайгаа харилцаа муутай байсан бэ гэхээр хамгийн түрүүнд Линда ажилгүй. Салснаасаа хойш ажил хийгээгүй, хийгч бодлогүй байсан бөгөөд байнга аваасаа амжиргааны зардал авдаг байсан. Джонни хувьд охиндоо хэрэг болсон мөнгийг нь ч биш, бүр илүү их хэмжээний мөнгө өгдөг болохоор казинорч гадаад руу аялдаг.
Ингэж мөнгө өгөхийн ирээр нийтэнд анхаарал хандуулах нь ихсэж ийм сургуульд явуулж, ийм эмнэлэгт үзүүл. Яагаад ингэж хувцлаад байгаа? Өөр хувцас авч өг. Энд амьдр гэдгээс олж Линдатай маргалцсан. Линдагийн талаас өөрийнхөө хүүхдийг яаж өсгөхөө өөрөө мэдээ гэдэг байсан бол Жонны талаас тэгвэл мөнгө авахгүй байх хэрэгтэй гэж хэрэлддэг. Ялангуяа нийтний боловсрол болон мэрэгжлийн талаар байнга маргаж нэг өдөр бүр зодтолцсон. Инээс болоод хөршин цагдаа дуудаж Линдаг байр авчилжээ. Ингээд мөрдөн байцаах багийнхан Линдаг аавыгаа хөнөөх сэтэлтэй байсан гэж үзээд Жонны хамгийн сүүлд уулзсан хүнийг шалгаад үзтэл Линда биш түүний хүү Нейтан байв. 2013 оны 12 сарын 19-ны өдөр Жонныг нас барахын өмнөх шөнө Жон Нейтан хоёр хамт ресторан орж хоол идсэн. Тэдэнтэй хамт хооллохоор Жонны зээдүү тохирсон байсан ч тухайн өдөр нэлээд ядарсан болохоор явахгүй гэдгээ хэлээд өвөө хүү хоёр л хамт явсан. Энийг мэдсэн цагдаа нар хамгийн сүүлд өвөөтэйгөө хамт исэн Нейтнийг дуудана. Тэрээр хэлэхдээ өвөөтэй хамгийн сүүлд уулзсан хүн би биш ч байж болно гэдэг. Тэр хүн хэн болохыг асуухад өвөөгийн нууц амраг гэж хариулжээ. Жонны эхнэр сарын өмнө нас барсан. Гэтэл Жон 1 жилийн өмнө уулздаг эмэгтэйтэй байжээ. Нейтан тэр өдөр өвөөтэйгээ хамт хоол идэж гэрт ирсэн нь үнэн. Гэхдээ өвөө нэг эмэгтэйтэй утсаар спикер дээр нь тавиад ярьж исэн гэдэг. Цагдаа баттай юу? Эмэгтэй хүний хоолой байсан гэхээр ээж чинь юм уу нах зэгч нар чинь биш үү гэхэд үгүй хоолой нь 20-од насны эмэгтэй шиг сонсогдсон. Тэгээд гэрт нь ирэхэд хоолоогоо засаад хаалгаа нээсэн болохоор яв гэснийг нь ойлгож өвөөгийнхөө гэрээс гарчээ. Цагдаа нар үнэн худлаад нь нэргэлзэж Жон 87 настай мөртлөө 20 гаруй насны эмэгтэйтэй уулздаг гэж өгж бодсон ч үнэн байдаг. Цагдаа нар Жонны утсыг шалгахад эмэгтэй хүнтэй ярьсан байх бөгөөд байршлыг нь шалгахад Жон Нейтнийг явуулаад 25 настай нууц амрагтайгаа казино орж тоглож гоод сүүлд нь буудлын өрөө рүү орж гэртээ иржээ. Тэгэхээр энэ эмэгтэй алуурчин байх магадaltaй учраас дуудаж байцаалт авахд өөр газар байсан гэх нотлогоо байсан. Ямар нотлогоо болохыг нь зарлаагүй ч баттай нотлогоо байсан учраас цагдаа нар дахиад Нейтнийг дуудаж ярилцахад энэ удаад шал өөр үнийг хэлдэг. Өвөөгийнх нь компани ажилчид дунд асуудал ихтэй сэжигтэй хүн байгаа. Байнга цалин бага байна гэж олон зүйл дээр гомдолдог гэдэг. Түүний хэлсэн хүн бол компани ажилтан Уильям нэгтлэн модогчоор ажилладаг. Цагдаа нар энийг сонсоод Уильямыг шалгаад үзтэл сэжигтэй. Хамгийн түрүүнд энгийн ажилтан мөртлөө үнэтэй машин унаж мөнгө их үрдэг бөгөөд компаниас мөнгө идэж $400 мянган завшсан. Ингээд цагдаа нар Уильямыг мөнгө эцэн нь баригдахгүй гэж айсандаа Жоныг алсан байж магадгүйгээд цааш нь шалгаад үзсэн ч өөр газар байсан гэх нотлохоо байдаг. Гэхдээ хөрөнгө шамшигдуулсан эргээр ял авсан. Эцэст нь Нейтний хэлсэн хоёр хүн хоёулаа Жоныг хөнөөсөн хүмүүс биш болох нь тогтоогдож эргээд Нейтнийг хартаж эхлэхэд нэмэлт сэжүүр гарч ирсэн. Хэргийн газар сумны онгоо байгаагүй учраас цагдаа нар бууны суманд баллистик шинжилгээ хийсэн. Сумны гадаргуу дээр бууны дотор механизм буюу гол төмөр, цоглуур, сум гарагчаас үүссэн жижиг зураас хонхорхой зэргийг судалж микроскопоор харж туршилтаар буусан сумтайгаа харьцуулдаг. Хэрвээ микроскопоор үзгээд туршилтын сум ба хэргийн газраас олсон сум хоорондоо ижил хийтэй байвал тухайн сум уг буунаас гарсан гэж үздэг. Ингээд шинжилгээний хариуг хэрэгтний ашиглаж байсан буу Sig Sauer төрлийн Винтовен буу гэсэн дүгнэлт гарсан. Цагдаа Нейтнээс ямар нэгэн буутай эсхийг нь асуухад тоглоомн буу буундаа орох уу гэж асуудаг. Нейтэн улмал с ижигтэй санагдаж нотлох баримт байхгүй учраас хамгийн түрүүнд буу болон бууг худалдаалсан хүнийг олох хэрэгтэй гэж боддогч хэрэг болсон Коннектикут мужид Винтовен буу хууль бус байдаг гинэ. 1932 онд энэ мужийн Нью-Таун хотод нэг галзуу навш бага сургууль руу гал нээж бага ангийн 20 сурагч нийт 26 хүний газар дээр нь буудаж хөнөөсөн. Винтовен энгийн буунууд шиг биш тесрэх маягтай буудд юм байна. Энэ нэргээс хойш Винтовыг Коннектикут мужид ашиглахыг хоригдсан учраас цагдаа нар Нейтнийг өөр мужаас буудалдаж авсан байх гэж тамаглаад өвөөгийнх нь харш байдаг Нью-Хэмпширийн эргэн тойрондох бүх бууны дэлгүүрүүдээр явдаг. Нейтэн өвөөгийнхөө энэ харшаар байнга ирж очдог байсан юм байна. Ингээд 600 гаруй бууны дэлгүүрүүдээр явсны эцэст Shooters Outpost гэх дэлгүүрийн ажилтан Jed Warner зурган дээр байгаа хүнтэй төстэй хүн Sig Sauer Винтовен буу худалдаж авахыг харсан бөгөөд яаж ч харсан барилгын талбайд ажилладаг юм шиг харагдсан гэдэг. Нейтэн тухайн үед өвөөгийнхөө компанид барилгын талбайд ажиллаж ээжээ. Мөн буу худалдаж авсан хүн үнэхээр залуухан мөнгө муутай харагдсан болохоор хямдхан буу санал болгосон ч шууд Винтов руу зааж тэрийг авмаар байна гэсэн. Жед тэр жоохон үнэтэй $2000 тавах байх гэхэд нөгөө залуу заавал Sig Sauer аавна гэж зүтгээд эцэст нь бүх бичиг баримтаа бүгэлж буугаа аваад явсан. Цагдаа нар бичиг баримтыг харахад худалдаа авагч нь Нейтан Кармен гэсэн байв. Ингээд хэрэгтэн Нейтан гэдэг цагдаа нар бүрээ итгэж тэр дороо нэгжих зөвшөөрөл авч шууд гэрлөө нь очдог бөгөөд Нейтнийг цагдаагийн газар руу дуудаж үнэхээр буу байхгүй гэдэг чинь үнэн үү гэж дахин асуудаг. Нейтан үнэндээ шоткон буюу ангийн буул байгаа гэж хариулсан. Цагдаа буу худалдаж авсан баримтыг өөрт нь харуулхад нүдэн томорч ирсэн нь энэ бууга алга болгосон гэдэг.
Хаана, хизээ, яажгаад алдсан талаар нь асуухад мэдгүй байна. Нэг л мэдхэд байхгүй болчихсон гэдэг. Зүгээр нэг гар буу биш. Тийм том хэмжээтэй буухад алга болсон тохиолдолд мэдгүй байх боломжгүйгээс гадна тэр дороо цагдаад мэддэг хэрэгтэй гэдэм байх. Гэтэл юу ч хийгээгүй учраас цагдаа нар нийтнийг илүү хүчтэй сэжгэлж өөдөөгөө хамгийн сүүлд уулзаад гэрлүүгээ явсан чинь үнэн үү гэхэд тийм ээ. Гэхдээ өвөөгийнхоос гараад шууд гэрлүү яваагүй. Дэлгүүр орж батарей зармигтай авч идээд гэрлүүгээ харсан бөгөөд маргааш нь ээжтэйгээ өөрийн 3 цагт загсны явахаар төлөвлөсөн болохоор шүн гэртээ орж ирээд унтчих юм бол цагтаас ирэхгүй гэж бодоод тэр чигтээ сэрүүн байж ээжтэйгээ уулзахаар 3 цагт очсон гэж ярьдаг. Шалгаад үзтэл дэлгүүрээс зармиг авч идсэн нь үнэн байв. Ингээд Линдаг дуудаж хүүтэйгээ үүрийн 3 цагт загсанд явсан нь үнэн үү гэж асуухад загсанд явсан нь үнэн ч Нейтан баг зэрэг оройтож үүрийн 4 цагт ирсэн гэдэг. Бүгд үнэн байсан. Нейтан өөрийнхөө гэрээс үүрийн 2 цаг 57 минутад гарч байгаа нь камерт бичигдсэн ч шууд Линдатай уулзахаар яваагүй. Яагад гэвэл Линдагийн утсанд шалгалт хийхэд үүрийн 3 цагаас хойш тасралтгүй хүүрүүгээ залгасан ч утсаа авахгүй байжгаад үүрийн 4 цагийн үед ээжээ би жоохон оройтчлоо, утахгүй очлоо гэсэн. Тэгвэл Нейтан өөрийн 3 цагт гэрээсээ гарчаад өөрийн 4 цагт ээжээсээ ирсэн дуудлагыг ч авахгүй хаана юу хийж исэн бол энэ нэг цагийн хооронд Нейтний утас унтраастай байсан. Цагдаа нар Нейтнээс нэг цагийн хугацаанд хаана юу хийсэн талаар нь асуухад гэрээсээ оройтож гарснаас гадна нойрмоглоод ээжтэйгээ уулзахаар тохирсон газар хүртлээр нэг цаг явсан гэж хариулдаг. Уг нь Нейтний ээжтэйгээ уулзахаар тохирсон газар нь гэрээс нь 30 км-ийн зайд байх бөгөөд хурдны замтай учраас 100 км цагийн урттай явах боломжтой. Цагдаа энэ удаад шууд Нейтнээс чи 3-аас 4 цагийн хооронд өвөөгөө өнөөчөөд ээжтэйгээ уулзахаар явсан юм шүү гэхэд үгүй гэж эрс хариулдаг. Маш олон баримтууд байгаа ч яг Нейтнийг өвөөгөө хөнөөсөн гэрч нотлох баримт байхгүй учраас түүнийг байравчлах ямар ч боломж байсангүй. Ядаж хэрэгтний ашигласан буун байх ёстой ч Нейтний гэр, компани, Жонни амьдардаг гэр, тансаг харш, барилгын талбай гээд бүгдэнд нь нэгжлэг хийсэн ч нотлох баримт болох зүйл ганц ч гарч ирээгүй болохоор цагдаа нар маш их бухимддаг. Цагдаа нар ч Жонни охтууд ч бас адилхан. Тэд яах учраа болохгүй 91-р хурдны замд байх самбар дээр аавынхаа зургийг хэвлүүлж гаргаад хэргийн талаар мэдээлэл суунд $250,000 шагналтай гэж зар гаргаж чадах бүхнээ хийсэн ч мөрдөн шалгалтын явцад дахиц гарахгүй хэвээр иймэрхүү байдалтай 3 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Нейтан насан турш өвөөгөө нас барвуу үгүй юу Коннектикут мужийн Мэрмон дот руу нүүж энэ байшинг худалдаж авдаг. Өвөөгийнхөө өвлүүлж өгсөн мөнгөөр Жонни төрөн гихтээ байсан учраас Нейтэнд $550,000 өвлүүлсэн. Бараг 2 тэрбум төгрөг. Энэ мөнгөөрөө байшаа авч их сургуулийнхаа төлбөрийг төлж амжиргаагаа залгуулж байгаад 2016 онд Загас агнуурын зав худалдаж авсан. Ингээд заваа аваад ээжтэйгээ хамт загсанд их оруулжээ. Линдач хүү маань загасчлах дуртай болохоор зав хүртэл авчээ гэж бодохын хажуугаар хүүгээ зав барьж яхахыг ганц ч удаа харж байгаагүй тэрээр шүн хоёулахны авахаас баг зэрэг айж магадгүй иймээ тиймээ болчихгүй гэсэндээ найзуудтай мессеж өчж үлдээжээ. Нэг биш нилээ хэдэн хүмүүс рүү бичсний дараа үеэл Чарльзаас нь хариу ирж Нейтэндээ нуурч иш далай загасчлахаар завтай гарах гэж байгаа мó бити яваа. Нейтэнд дөнгөж барьц сурч байгаа болохоор аюултай гэж гадна хэлсэн ч дотроо Нейтэн ямар нэг юм хийх гээд байна гэсэн муу совин төрсөн гинэ. Яагаад гэвэл Чарльз Жонниг нас барснаас хойш байнга Нейтнийг сэжгэлж байсан. Зөвхөн Чарльз ч биш Жонни охтууд хүртэл түүнийг сэжгэлдэг. Линда Чарльзад зүгээрээ юу ч болохгүй гэдэгт итгэлтэй байна гэж хэлээд буцаж ирээгүй. Харин Нейтэн цоо ирвэл ямар ч бэртэл гэмтэлгүй эцэн минь гарч ирсэн. Тэгвэл үнэхээр Нейтэн өөрийнхөө төрсөн ээжэд ямар нэгэн зүйл хийсэн болов. Цагдаа нарыг харахад Нейтэнд сэжигтэй байсан зүйл 1-2-оор тогтоогүй. Нэгт 8 хоногийн турш далайд байсан мөртлөө маш их энергитэй байсан. Ихэвчлэн аврах завин дотор яаралтай тусламжийн хэрэгсэл байдаг. Ус, идэж болох юмнууд, зурагт харагдчихад зүйлсүүд байдаг. Ийм зүйлүүд байсан ч далайд бүхэл бүтэн 8 хонсон хүн мөртлөө ачааны хөлөг онгоцны шатаар юу ч болоогүй юм шиг алхдаг. Урд нь тусалж байгаа хүн байсан ч ихэнхдээ далайд хэд хоног байсан бол хүмүүс шатаар өгсүүлж эсвэл дамнуурахтай гард юм байна. Дараа нь нэмлэгийн багийнхан ирсэн ч Нейтэнд ямар ч асуудал байгаагүй. Ачааны хөлөг онгоц хуурай газар хүртэл нэг өдөр зарцуулсан бөгөөд Нейтэн тэр хугацаанд хөлөг онгоцон дээр өдөржингөө ээжийг айж алхсан. Манай ээж хаана вэ? Олдсон уу гэх мэтээр байн асуудаг бөгөөд цагдаа нар хараахан олдоогүй байх гэж хариулсан ч шалгаж байгаа юм шиг байн асуусаар байдаг. Мөн 22 настай хүү ээжтэйгээ хамт явж байгаа живж өөрөө амьд гарч ирээд ээж нь байхгүй бол ядаж уйлах. Уйлдгүй маа гэхэд гуниглах ёстой байхад юу ч олоогүй юм шиг байдаг. Нейтний дахиад нэг сэжигтэй зүйл нь тэр шөнө ээжтэйгээ далайд гарч загасчлаад байж итэл гинэт хачин чимээ гарчээ. Шалан доороос гарч байгаа юм шиг сонсогдсон учраас шалны хаалгыг нэгээд үзтэл доод хэсэг тэр чигтээ усаар дүрсэн байв.
Ингээд Нейтан хамгийн түрүүнд хөдөлгүүрээ унтраад аврах заваа бэлтжээтэл тэр үеэр гинэт маш их ус орж ирээд завж ивжээ. Нейтан хамаг юмаа бэлдээд ээжигээ дуудсан ч байгаагүй. Ээж нь ч бас хамт усанд живж байгаа бол ядаж хашгирах нь ойлгомжтой. Гэтэл Нейтан юу ч сонсоогүй. Дээрэс нь Нейтний завинд байршил тогтоогч болон яаралтай тусламжийн товчлуур байдагч тэрийгэ дараагүй. Мөрдөгч Альфред яагаад яаралтай тусламжийн товчийг дараагүй талаар нь асуухад живнэ гэж бодоогүй гэж хариулдаг. Энийг сонссон мөрдөгч Нейтнээс ээжтэйгээ ямар харилцаатай байсныг асуухад энэ асуулт хэрэгтэй ямар ч холбоогүй учраас хариулахаас татгалзаж байна. Дахиж байцаалт өгөхгүйгээд гарч явдаг. Дараа нь мөрдөн байцаалтын баг болон холбооны мөрдөг товчоо хүртэл оролцдог бөгөөд бүгдээрээ Нейтнийг үнэхээр нямбай ухаалаг хүүхдтэй наа гэцгээдэг. Дахиад нэг сэжигтэй зүйл нь цагдаа нар 8 өдрийн турш зөвхөн далайд нэгжлэх хийсэн биш. Линда болон Нейтний гэр машиныг нэгтсэн бөгөөд Нейтний машин дотроос төлбөрийн баримт олцсон. Тэнд урт олон төрлийн гинж авсан байв. Дахиад нэг сонин зүйл нь Нейтний гэрээс компьютерийн процессор нь алга болжээ. Компьютерийн гар, маус, модем гэд бүгдээсэн ч зөвхөн үндсэн хэсэг нь алга болсон байв. Гэрээс Нейтний бичсэн зүйл олддог бөгөөд аава гэж эхэлдэг. Агуулга нь ээж намайг хулчгаар чи бол хаан биш, хог новш гэсэн. Бага насны турсамжинд ээж намайг хил амаар доромжилсноос өөр зүйл байдгүй гэж бичсэн. Ингээд болоогүй гэрч байгаа. Нейтэн ээжтэйгээ загасчлахаар явахын өмнөх өдөр завны зогсоол дээр ирж заваа янзалж яхахыг Майк гэдэг хүн харсан. Нейтэн дэрэлээр завныхаа ард хэсгийг цоолж байсан гинэ. Завиндаа нүх гарахыг харуул энгийн хүнд сонин санагдах нь ойлгомжтой. Ингээд Майк залуухан болохоор мэдгүй ийм зүйл хийж байгаах гэж бодоод юу хийж байгааг нь асуухад Trim Tab буюу зав тэнцвэржүүлэгчийг тайрч ийн гэсэн. Завны хойд хэсэгт байх энэ тэнцвэржүүлэх үүрэгтэй юмыг тайрах юм бол нүх гарна. Тэр нүхийг шавраар хийгдсэн замаас агших юмар бүгэлсэн байв. Энийг харсан Майк энүүгээр бүглэх юм бол завчин живх аюултай. Ийм юмар ингэж бүгэл гэж зааж өгöd явсан. Мөрдөн шалгах багийнх нь Нейтэн завийг живүүлэхийн тулд тийм үйлдэл хийсэн байх боломжтой ч зориуд юу ч мэдгүй юм шиг царайлж Майкэд харагдахыг анханасаа төлөвлөсөн байсан гэж үздэг. Өмнөх өдөр нь юу ч мэдгүй юм шиг царайлж таарад маргааш нь завж ивснийг мэдвэл нөгөө юу ч мэдгүй байсан хүүхэд миний хэлснээр хийлгүй заваа живүүлжээ гэж бодуулахын тулд өөртөө ашигтай үйлдэл хийсэн гэж үзээд холбооны мөрдөх товчооныхон Нейтнийг үнэхээр ухаантай нэгтэмбэ ажилласан байна гэцгээдэг. Эцэст нь мөрдөн байцаалтын баг далай судлаач Ричардтай уулзаж Нейтний далайд явсан замыг үнэхээр боломжтой эсхийг мэдхээр дүн шинжилгээ хийлгэхэд дүгнэлт нь боломжгүй гэж харсан. Бүх мэдээлэл зургийг судалж үзэхэд урсгал баруун зүг рүү чиглэж исэн бол Нейтэн зүүн зүг рүү явсан гэж мэдэгджээ. Ингээд бүх нотлох баримт Нейтэн Линдаг хөнөөсөн гэж гардагч. Тэрээр цагдаа нартай хамтарч ажиллаагүй. Чиний бичсэн зүйлийг харахад ээжтэйгээ харилцаа муутай байсан юм шиг байна. Мөн компьютер чинь хаашаа алга болсон талаар нь асуусан ч амаа амигсан хэвээрээдэг. Жилийн дараа 2017 онд ABC нэвтрүүлгээс Нейтнийг ярилцлага өгөхийг хүсч тэрээр нэвтрүүлэгт орохыг зөвшөөрсөн. Нэвтрүүлэг эхлэв үгүй юу сурвалжлагч Нейтнээс өвөөтэйгөө хизээнээс эхлээд ойр дотно байсан бэ гэхэд 5 секунд орчим чимээгүй суужгаад би далайд живж сураггүй болоод амьд гарч ирсэн хүнээс ярилцлага авна гэж бодоод ирсэн. Гэтэл яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ гэхэд сурвалжлагч энийг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй байхаа. Эхлээд таныг ямар хүн болохыг мэдсэний дараа цаашлуул зүгээр ах гэхэд Нейтан би ярилцлага өгч чадахгүйгээд судлаасаа босоод явдаг. Хүн болгон Нейтнийг өвөөгөө үнэхээр хөнөөснө үү үгүй юу гэдгийг мэдмээр байсан учраас сэтгүүлч асуусан. Түүний аллагын сэтэл нь мөнгө байсан гэж үздэг бөгөөд Нейтан хамгийн их мөнгө өвлөж авах хүмүүсийн нэг байжээ. Харин ээж Линда нь охин нь учраас 7 сая доллар буюу 24.5 тэрбум төгрөг өвлөж авсан. Нейтан өвөөгийнхөө өвлүүлсэн 550 мянган доллараар байшин авч сургалтын төлбөрөө төлж хэдэн жил амьдарсны дараа мөнгөгүй болжээ. Оюутан учраас ажил хийдэггүй байсан тэрээр санхүүгийн хямралд орж эхэлсэн. Дээрээс нь ээжтэйгээ харилцаа муутай байсан учраас Линдагийн эгч дүүнэр нь бүгд Нейтнийг сэжиглэхээс өөр аргагүйсэн. Бүр сэжигтэй болгосон зүйл нь Линдагийн цогцолтоогүй байхад Нейтан оршуулах ёслолыг нь хийхээр бэлдэж өдрөө тохироод нагцэгч нарыгаа энэ өдөр энд ирээрэй гэж хэлжээ. Мэдээж Линдагийн эгч дүүнэр тэнд очихгүй Нейтнийг харааж зүгх хажуугаар чи төрсөн хүүхэд нь мөн үү зогцсон ч олдоогүй байхад гэцгээдэг. Өмнө нь хэлсэнчлэн иймэрхүү живж сургуу алга болсон тохиолдол ихэвчлэн 3-5 жилийн дараа нас орсон гэж зарладаг. Линдагийн албан ёсоор нас орсон гэж оршуулах ёслолыг нь хийсний дараа эд хөрөнгө өвлөж авах боломжтой. Ингээд бүгд Нейтнийг ээжийнхээ мөнгийг авахын тулд ийм зүйл хийлээ гэцгээдэг. Гэхдээ Линда аавыгаа нас орсны дараа гэрээслэл бичиж тэндээ Нейтан бол миний цорын ганц хүн мөн ч гэсэн би өөрийнхөө өв залгамжлагчаас хасж гинэ гэж бичсэн байв. Ингэж цаасаар бичгийн хажуугаар видео ч бас үлдээжээ. Бичлэгэн дээр Нейтан тандаж яагаад өв залгамжлалаасаа өөрийг нь хасныг тайлбарладаг. Чамайг энэ гэрээс гарахдаа өөрийнхөө хувьд чухал гэж бодсон зүйл жишээ нь байшин
мөнгө гих мэт зүйлсийг хангалттай аваад гарсан гэж бодож байна. Тийм болохоор дахиж мөнгө өгөхгүй гэж ярьсан байдаг. Тэгвэл яагаад ийм шийдвэр гаргаж ийм зүйл хийсэн юм бол үнэн дээр Нейтан өвөөгөөсөө хүлээж авсан мөнгөндөө сэтгэл хангалуун бус исэн. Ямар ч тач мөрдөн байцаах багийнханд Нейтэн с ижигтэй байсан ч нотлох баримт байхгүй учраас ямар ч аргагүй Нейтан буруугүй гэж гарах магадлал өндөр болдог. Гэтэл дахин нэг удаа шалгах боломж гарч ирсэн нь Нейтан даатгалын компанид нэхэмжлэл гаргасан. Нас барсан Линдагийн даатгалын мөнгийг авахаар биш, живсэн замныхаа даатгалын мөнгө болох $855 мянган буюу 3 тэрбум төгрөг. Харин даатгалын компаниас төлбөр ихээр татгалзаж албаар мөнгө авахын тулд завиаж ивүүлсэн байх магадaltaй гэж үзээд Нейтнийг шүүхэд өгдөг. Энэ мэдээлэл Линдагийн эгч дүүнерт хүрч шүүхэд даатгалын мөнгийг огт өгч болохгүй гэж өргөдөл бичээд хэргийг зохиох ёсоор нь шийдэхийг хүссэн. Хэрвээ шүүхээс завийг живсэн нь үнэн гэж үзээд даатгалын мөнгийг нь өгөх юм бол Линдагийн хэрэг ч бас осол байсан гэж дарагдаад шийдэгдэхгүй өнгөрөх боломжтой байсан учраас Линдагийн эгч дүүнер чадах бүхнийг хийж өргөдөл бичсэний ачаар хэргийг дахин шалгахаар болсон. Үүний үр дүнд 2022 оны 5 сарын 10-ны өдөр Линдаг сургаггүй алга болсноос хойш 6 жилийн дараа Нейтнийг Линдаг хүмүүс 1-р зэргийн хүн амны эрхт буруутгадаг. Джонни хүн амны эрхт буруутгагдаагүй. Нейтийн эцэст нь баривчлагдаж нагцэгч нар нь түүнийг суллахгүй байх хэрэгтэй гэж шүүгчэд захидал бичсэн. Хэрвээ суллах юм бол бидний амь насч бас аюулд орно гэцгээдэг. Энэ орон даатгалын компани шүүх хурал болох бөгөөд завинд нь ус орж ирсэн байхад яаралтай тусламжийн товчийг дараагүй шалтгаанаар даатгалын мөнгийг авах боломжгүй болж лувр болон хүн амны эргээр шүүгдэхэр болж шүүхийн тангимд орж ирээд дуугаах эрхээ эдлэхийг хүсч юу ч ярьдаггүй. Ингээд 2023 оны 10 сард эцсийн шийдвэр гарахын өмнөхөнтэй Нейтан хоригдчиход өөрийнхөө амийг хорлжээ. Хамгийн өрөвдөлтөө нь Линдагийн цогц олдоогүй. Хаа нэгтээ хүүтэн далайн оролцож үж магадгүй. Өнөөдрийн хэрэг энэ үрээ дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартава. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.